Гараар хийсэн шумбах нүх, аюулгүй ажиллагааны дүрм мөрдөөгүйгээс усан тосолдож, амь насаа алдах, гэмтэж бэртэх зэрэг харамсалтай тохиолдлууд гарсаар байна. Иймээс аврагчид Бурайдын оршин суугчдад ариун усанд шумбах үеийн аюулгүй байдлын арга хэмжээг анхааруулж байна. Усанд орохын өмнө заавал биеэ халаах хэрэгтэй. Ялангуяа эдгээр өдрүүдэд маш хүйтэн байна. Агаар юм хасахгүй ч имээс доош орно. Тиймээс гүйж орлгүй аажмаар тайван усанд орох ёстой. Мөн хувцас, гутлаа, хурдан амархан тайлах боломжтой байх хэрэгтэй. Заавал шахаа өмснө. При этом советуют находиться в купели. Мөн усанд 2 минутаас илүүгүй байхыг зөвлөж байна. Уснаас гармагцаа биеэ хурдан дулаацуулж, алчуураар арчиж, хуурай дулаан хувцас өмсөх шаардлагатай. Харин эрүүл мэндийн байдал нь тохирохгүй хүмүүсийг усанд шумбахгүй байхыг зөвлөж байна. Воздержаться от омовения. Ямар нэгэн өвчтөе, ялангуяа зүрх судасны өвчтөе хүмүүс усанд шумбах ёсгүй. Согтууруулах хундааны зүйл хэрэглэсэн хүмүүсийг ч мөн адил загалмайн ариун усанд орохыг хатуу хориглоно. Жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын өвчтөе хүмүүс ч бас усанд орж болохгүй. Өөрөөр хэлбэл хүн бүр бие махбодын хувьд бүрэн бэлтгэлтэй байх шаардлагатай. Альва эрсдэл таагүй явдлаас сэргийлэхийн тулд аврагчид зөвхөн тусгаалan бэлтгэсэн газруудад усанд шумбахыг зөвлөдөг. Улаан өд хотод нийтийн аж ахуйн купел буюу шумбах тусгай газрыг бэлтгэх ажлыг урьдчилан эхлүүлжээ. Улаан хотод Широких Полянскийн гудамж удаа голын эргийн 3 тооцоод усанд аюулгүй шумбах боломж бүрдээд байна. Энд 2 тусгайлан зассан газар 4 дулаан майхан сөрлүүлжээ. Талбайг заснаас цэвэрлэж хүмүүс хөрөөх ажлыг эхлүүлжээ. Өнгөрсөн жил уг арга хэмжээнд 6,000 гаруй хүн оролцсон бол энэ жил зохион байгуулагчид үүнээс 2 дахин олон хүн ирнэ гэж тооцоолж байна. Тусгаалan зассан газар 1-р сарын 18-ны өдрийн 18 цагаас нэгдэж 19-ны өдрийн 20 цагт хаагдана. Энэ хугацаанд эмч, аврагчид, онцгой байдлын алба, цагдаагийн ажилтнууд байршил дээр жижүүрлэн ажиллах юм. Валентина Цыбикова, Даниил Щербаков, Новости дня. Онгоцыг инхүү чирч зөөвөрлөдөг. Энэхүү жижиг тээврийн хэрэгсэлгүйгээр том лайнер хөөрөх, буух зурвас руу өөрөө чиглэн гарах боломжгүй. Харин энэ бүхнийг диспетчерүүдийн хяналтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хүмүүр алдаа гаргаж анхаарлан суларч ажлаа 100% хийж чадахгүй байж болох ч тэдэнд ийм эрх байхгүй. Диспетчерүүд онгоцны хөөрөлт буултыг хариуцаж үйлчилгээний бүх үйл явцыг зохицуулна. Үнэн дээр тэд бол нисэх буудлын тарих бөгөөд маш нарийн асар хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг. Это очень сложные и ответственные задачи. Это очень интересно. Үнэхээр сонирхолтой ажил учраас тэр бид ажлаа амар хялбар байгаасаа гэж зорддоггүй. Харин хэцүү олон төрлийн даалгавартай. Өөрийгөө хөгжүүлж шинэ зүйл сурч болдог нь сонирхол татдаг. Байкал нисэх буудалд ганцхан диспетчерийн төвтэй бишээ. Энд дэг журам хэвийн ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай өөр олон удирдлагын төвүүд бий. Бид нисэх буудлын инженерийн шүлжээний диспетчерийн өрөөнд байна. Эндээс барилгын амин чухал бүх үзүүлэлтийг хяндаг. Тухайлбал шинэ терминал термос зарчмаар баригдсан тул цэвэр агаарыг алдан оруулдаг. Харин бүх үзүүлэлтийг мэргэжилтнүүд дэлгэцээрээ тасралтгүй ажиглаж байдаг. Байкал нисэх буудалд 14 алба, 400 гаруй ажилтан бий. Тэд бүгд нэг л зорилгын төлөө өглөөнөөс эхлэн замд гарах эсвэл ойр дотныхноо үдгээр ирсэн зорчигчдод агаарын бомбыг тав тухтай саадгүй ашиглах хамгийн оновчтой нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа ажиллаж байна. Та хаашаа нисэж байна? Би хүүгээ Москва руу гаргаж өглөө сурахаар явж байгаа юм. Хүүгээрээ бахархаж жаргалтай явна. Яагаад онгоцоор гэж? Самолет, но я думаю... Тухтай учраас тэр улаан үдээс Москва чиглэлийн нислэг бол хамгийн хурдан юм аа. Самолет удобный вид. Та хаашаа нисэж байна? Такси муу. Зорилго нь? Ажилдаа. Манай сайхан амарч чадв уу? Тэгсээ. Ягаад гал тэргээр биш онгоцоор гэж? Юу н тухлах штэ. Энэ бол нисэх буудлын хамт олонны. Цаашлаад бүгд наримт тулсан амжилт гэж хэлж болно. Учир нь энэ жил манай бүс нутаг шинэ амжилт тогтоолоо. Өнгөрсөн жил 749 мянган зорчигч тээвэрлсэн бол энэ жил 840 мянган босхийг давж чадлаа. Бид цаашид журагшсаар байх болно. Байкал нисэх буудлын зорчигчдын урсгал өснө гэдэгт итгэлтэй байна.
потенциала. Байкалын боломж хязгааргүй гэж эндхийн ажилтнууд хэлж байна. Нисэх буудал цаашид ч сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Харин гол нь хүмүүсийн аялалд тэмүүлэх хүсэл, итгэвхэл үлдээд байна. Щербаков, новости дня. За таяг нь ингэж байрлана. Тийм ээ, яг ингэж. Зөв байна. Аваарай. Чи шулуу шугамыг л хэлж байгаа үстэй. Уже почти 2 Бараг 2-7 хоногийн турш Вадим Симонёвын удирдлагад уран бүтээлчид, уран баримлчид Якобын буланд мөсөн хотхон байгуулж байна. Нийтдээ 30 орчим хүн ажиллаж байгаа гинэ. Тэд жил бүр Библийн сэдэвт тулгуурласан шин чимэглэлүүдийг сэдэж бүтээдэг уламжлалтай. Энэ удаа зохиолыг тагтаанууд чимэх бөгөөд одоогоор уран бүтээлчид Иоанн Загалмайлагчийн дүрийг урлаж байна. Дүрийг ягштал гаргахад уран баримлч Дмитрий Ипатовт зохицолборын ерөнхий зураач өөрөө тусалж байна. Анх удаа Иоанн Загалмайлагчийн ёс горим Бурхны зургийн дүрийг мөсөн дээр бүтээхээр оролдож байна. Би ийм зүйлийг өмнө харж байгаагүй. Бурхан багш ивэл бид анхных нь болно. Одоогоор Дима Норог үндсэн хэлбэрийг гаргаж байна. Мөсөн зохицолборыг 3 дахлын ширээтэй сүмийн хэлбэрээр барина. Энэ нь зохион байгуулагчдын олон жилийн турш баримталж ирсэн уламжлал юм. Ёс горим л шинжлэлийг чиглүүлдэг. Хэрэв ёс горим байхгүй бол шин зүйлч байхгүй. Тиймээс бид жил бүр ямар нэгэн шинэлэг сонирхолтой сайхан зүйлийг заавал нэмж оруулдаг. Гол нь жилээс жил давтагддаг юм. Бас сонирхолтой тодорхой даалгавруудын хүрээнд хийдэг. Энэ хүмүүс усан чумбах нүх, купл барих ажлыг 20 гаруй жилийн турш хийж байна. Ажиллах үйл явцсан ч бүрэн жигдэрчээ. Тэсгэм хүйтэн ч тэднийг айлгадаггүй. Ахмад ажилчид нэг удаа хасах 42 хэмд ажилдаа гарч байснаа дурсдаг. Гэгэн баярт юу ч саадвалж чадахгүй. Өнөөдөр ч гэсэн нилээд хүнд нөхцөлд ажил өрнөж байгаа бөгөөд 1-р сарын 19-нд дөхөх тусам уран дарагчид илүү удаан ажиллахаар төлөвлөжээ. Так-то в основном почти что все готово. Ер нь бараг бүх зүйл бэлэн болсон. 18-ны орой Йорданыг нээн. Тэгээд шууд хаана. Шүн бид хэнийг ч оруулахгүй. Усны ажиллал литурги загалмайд жагсаалын дараа болно. Уламжлал 9 ор усыг водоканалын ажилтнууд шинжилгээнд давна. Харин усан чумбах үеийн аюулгүй байдлыг Якобын буланд онцгой байдлын алба эмч цагдаагийнхан хангана. Энд эмч аврагчид бүгд ажиллана. Баярыг зохион байгуулахад хангалттай олон хүн техник хэрэгслийг төлөвлөсөн. Тиймээс бүх зүйл аюулгүй тав тухтай болно гэж бодож байна. Ус авах болон усан чумбах Йорданууд зөвхөн нэг өдөр ажиллана. Эрхэм мужи даяар 70 гаруй төвлөрсөн байгууламж бэлтгэхээр төлөвлөжээ. Тэдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийн захиргаатын цахим хуудаснаас авах боломжтой. Баярын өдрүүдээр эрхэм мужид загалмайн жавар таарна. Иймээс эмч аврагчид сэрэмжлүүлж байна. Өөрийн биеийн байдлаа зөвмөнөлж аюулгүй ажиллагааны дүрмийг чанд өрдөөрэй. Александр Гаврилов, Константин Синицын специально для программы «Новости». Яркая, чарующая. Өөр байгалийн хязгаарын филармоны тайзнаа болсон Донбасс өөр байгаль хамтдаа хэмээх зул сарын 4-р наадмын хаалтын үдш сэтгэл татам үед шидийн мэд хөгжим гიშгэллээ. Тайзнаа Мария Воскресенская төгөлдөр хуур, Леонид Лунстрим хил, Владимир Нор, Вилянчел буюу Лунстрим трио гарлаа. Наши детки Манай хүүхдүүд хөгжмийн сургуульд орсон, хийл тоглоно. Тэгээд л бид гэгэрч байна. Манайха хүүхдүүдэд бэлдэж сонгодог хөгжмөд дурлуулж байгаа юм. Өөрсдөө ч хичээж байна. и сами тоже стараемся. Алина Илия хоёр хийлийг сайхан гартаа авчи. Одоогоор зэмсгээ чадамгаа эзэмшээгүйч сурах чин хүсэлтэй гэн. Анхан шатны хөгжимчид мэрэгжлийн уран бүтээлчид хэрхэн тоглодгийг сонсохоор заал руу яарав. играют профессионалы. Тоглолт үзмээр байна уу? Маш их. Яагаад? Потому что я очень Би бүгдийг нь үзхийг их хүсэж байна. Хөгжим сонсомоор байна. там еще что-то. Я играю в оркестре. Би ретро маягийн Voyage найралд тоглодог. Ямар аялал хөшгөлхийг мэдмээр байна. Сонсомоор байна. Быть и будут. Үзэгч сонсогчдод зориулж Йоганс Брамс, Петр Чайковский хоёр агуу хөгжмийн зохиолчийн бүтээлүүд их шиглэллээ. Мне немножко стыдно. Ингэж хэлэхэд жаахан ичмээрч би энд санамсаргүй орж ирсэн юм. Тасалбар санал болгосон юм аа. Харин би үнийг хувьзааны бэлэг гэж бодсон. Үнэнийг хэлэхэд өнөөдөр би Петр Ильич Чайковскийн агуу уран бүтээлчийн дурсгалт хэмээх триог анхудаа амьд тоглолтоор сонсно. Энэ бүтээл Антон Рубинштейний дурсгалт зориулсан гэдгээрэж онцгой. Маш ихийг хүлээж байна. Трио для Петр Чайковскийн хил төгөлдөр хуур морин хил зориулсан гурвалыг 3 зэмсгийн симфонич гэж нэрлэдэг. инструментов. Агуу уран бүтээлч гэдэг бол
зөнчтэй адилхан. Өөрөөр хэлбэл үннийг олж хардаг хүн юм. Тэр үннийг өөрөөрөө дамжуулан бидэнд хүргэдэг. Ингэснээр бид үннийг олж харж чаддаг. Сонгомол хүний харах өнцөгт хүрч чадна. Үзэгчид амьсгалаа төгжлээ. Учир нь анхны аялгау ихшиглэв. Би филармонийн байнгын үзэгч сонсогч, харин Леонид Люстмерийн камер найралтай тоглолтууд надад ямагт онцгой баяр баясгал өгдөг. Өнөөдөр тоглолтын эхний хэсгийг сонсоод л юр бүсийн мэдрэмж төрлөө. Инхрийлэл, ирээдүйн мэдрэмж. Манай хөгжим филармоны хөгжилд шинэ боломж нэгдэж байгаа юм шиг санагдлаа. Сэтгэл минь шинэ сэтгэлээр дүүрлээ. Сонгодог хөгжим сэтгэлийн гүнд нуугдсан аялгауг сэрэж, сайхан ирээдүйд итгэх итгэлийг төрүүлдэг. Хүний дотоод хандлага, амьдрал, хөгжил хүчтэй түлхэц өгч эрчгүч хайрладаг нь жохом сонгодог хөгжим юм а. Концерт продолжится. Тоглолтыг Йоганс Брамсын До мажор опус 87 трио үргэлжлүүлж, үгнээс илүү хөгжим өөрөө өгүүлж байлаа. Гадаад төрхөөрөө гар хийцэн мэд харагдах энэ төхөөрөмжийн цаана дотоодын үйлдвэрлэлийн ирээдүй нугдаж байж мэднэ. Энэ бол графен гарган авах хурдан жоулын халаалтын суйрлуулга юм а. Харин графеноор та бидний өдөр тутам ашигладаг бүхий л зүйлс, жишээлбэл ухаалаг утас үйлдвэрлэдэг. Яагаад заавал графен бэ гэвэл графен электроник шилжилтийн материал болгон ашиглах боломжтой онцгой физик химийн хүчин чанартай. Одоогоор электроник цахиурт суурилж байна. Харин графен цаашид цахиурын электроникийг орлох материал болж чадна. Материалын бас нэг давуу тал нь графенийг энгийн дахин боловсруулсан түүхий эдээс нийлэгжүүлж болдог явдал юм. Ямар ч төрлийн хуванцар бүр гадил жимсний хайлж ашиглагдана. Харин хамгийн чухал нь туршилтын энэхүү суйрлуулга нь өрмөц бүтэцтэй, дээд зэргийн чанартай графен гарган авах боломж олгож байгаа юм. Ийм үйлдвэрлэлийн үр дүнг дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэг өндөр үнэлжээ. Одоогоор манай лаборатори хурдан жоулын халаалтын чиглэлээр 5 патентын зохиогч болсон. Мөн өндөр зэрэгэлтэй сэтгүүлүүдэд нийтлэлүүдэд хэвлүүлсэн. Энэхүү боловсруулалт суурь онолын бат бөх үндэстэй боллоо. Одоо эрдэмтдийн өмнө тэрнийг төгөлдөржүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэх, автоматжуулах зорилт тулгарч байна. Үүнд оюутнууд ч идэвхтэй оролцож байгаа аж. Тухайлбал автоматжуулалтын системийн туршилтын загварыг эрдэмтэд радиофизик, электрон системийн тэнхимийн оюутнуудтай хамтран боловсруулжээ. Систем нь алхам хөдөлгөөрүүдээр ажилладаг. Өөрөөр хэлбэл нэлээд энгийн гэсэн үг юм. Чиглүүлэгчийн тусламжтайгаар графит электродыг дээш доош хөдөлгөнө. Доод хэсэгт мөн алхамт хөдөлгүүртэй электрод байрлах бөгөөд тэрний синтез явагдах кварц хоолойг нээж хаах үүрэгтэй. Өнөөдөр хурдан жоулын халаалтын суйрлуулгыг лабораторийн тэргүүлэх төсөл гэж нэрлэх бүрэн үндэстэй. Түгээрч зогсохгүй эрдэмтдийн гарган авсан графений чанарт барууны судлаачид ч хүрч чадаагүй байна. Судлаачдын тооцоолсноор ердөө 2 жилийн дараа энэ материал зах зээлд гарах юм. Сарглана Неустроева, Виктор Дичковский, Якутск. Обычная производственная ошибка. Энгийн нэгэн үйлдвэрлэлийн алдаа жинхэнэ маркетингийн сенсац болж хувирлаа. Хятадын EU хот дох зөөлөн тоглоом ойдог үйлдвэрт нэг ажилтан 2026 оны бэлэгдэл болсон зөөлөн морин тоглоомын хамрын хэсгийг андуурч буруу талаар нь ойж орхижээ. Ингэснээр тоглоом энэмсэглэлтэй бус харин гунигтай жаахан гомдсон төрхтэй болсон байна. Уг морийг бусдтай хамт худалдаанд гаргасан бөгөөд санаанд оромгүйгээр анхны загвараасаа ч илүү алдартай болжээ. Более популярна, чем оригинал. Өдөр болгон хэдэн мянган гомдсон морхины захиалга ирж байна. Утас халаа дэвдэрлээ. Хоол идэж байхдаа, шүдээ угааж байхдаа хүртэл захиалга авч байна. Мессеж бүр уншигч завалга.
Недостаток стал Дутагдал нь давуу тал болжээ. Дуугүй гомдол, өхөөртөм төрх нь олон нийтийн анхаарлыг татаж, захин орчинд шуугайн дэгдээсэн байна. Интернет хэрэглэгчид тоглоомыг гомдсон морьхон хэмээн нэрлсэн бөгөөд гунигтай морийг авахын жинхэнэ ан эхэлж, үйлдвэр рүү шин захиалгууд цувран иржээ. новые заказы. Шинжаан, Сычуан, Хэйбэй, Бээжин, Шандун гээд өнцөг булан бүрээс захиалга ирж байна. WeChat дэлбэрлээ. Спрос на дефект. Алдаатай бүтээгдэхүүний эрэлт тэнгэрд хатсан нь төлөвлөж байсан инээмсэглэсэн загварыг ч ардаа орхилоо. Бизнес эрхлэгчид хурдан хариу үйлдэл үзүүлж, үйлдвэр яаралтай гормоор үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Производства. Урд нь манай 2 үйлдвэрийн тууцтай байсан бол одоо 10-ыг нэмж ажиллууллаа. Ажилчид урд нь 7-8, хаяа 9 цаг хүртэл ажилладаг байсан бол одоо шөнийн 11 цаг хүртэл ажиллаж байна. EU бол үнэхээр гайхалтай газар. Алдаа чинь шууд л боломж болох гэмтэй. Энэ удаа бид азтай байна уу? История игрушки. Гомдсон морихны түүх, өнөө цагийн амжилт, сэтгэл хөдлөл, вирус маркетинг, үйлдвэрлэлийн гайхалтай уян хатан чанарын огтлцолд төрдгийг харууллаа. Морин жилийн бэлтгэгдэлтэй дурсгалын бүтээгдэхүүнүүд одоо борлуулалтаараа тэргүүлж, улирлын жинхэнэ хийт болж байна. Моринжилт тохируулан их хэмжээгээр авахыг хүсэж байгаа бол манай группт хэлсээрэй. Нэмэлт худалдаа болмогцоо бид группт мэдэгдэнэ. Их хөөрхөн тоглоом байна лээ. Аргамаг хүлгээр бусдаас урд, хором зуурын амжилт гэдэг сайн сайхныг бэлэгдэнэ. Тэр гяс баяжин гэдэг нь их хүлээлттэй байгаа. Манайд морин жилийн сэдвээр шинэ оны зурагт хуудас ил захидал хөрөгчний соронз зурагт хуудас тоглоом бий. Энэ бол манайхны өөрсдийн хийсэн шинэ бүтээгдэхүүн. Шинэ онд шалгалтай хурдан дуусгах, яралтай баяжих зэрэг олон хүсэлт илгээж байна. Бүгд л залуусын дунд алдартай. Успех обиженной лошадки. Гомцсон морихны амжилт бол хятадын стратегийн төлөвлөгөөнд туссан томоохон чиг хандлагын жижигхэн ч гэсэн тод жишээ юм. Өөрөөр хэлбэл хятадд үйлдвэрлэлээс хятадд бүтээврүү шилжих бодлого, инновац, уян хатан байдал, хэрэглэгчийн сэтгэл хөдлөлийн хэрэгцээг гүнзгий ойлгосон үйлдвэрлэлд тулгуурласан шинэ хандлага билээ. Олеся Корзун, CGTN. С наступлением ночи этот Шөнө болохын хэрээр хайдаан дүүрэгт байрлах энэхүү худалдааны төв гэрэлгээгээ амьд хэмнэлээр дүүрдэг. Шинэ худалдааны төв нь 70 гаруй дэлгүүр зоогийн газрыг нэг дор нэгтгсэн бөгөөд тэдгээрийн олонх нь анх удаа нэгдэж байна. Энд олон улсын загварын брэндүүд Арт Бутик, үнэртний лангуу, тоглоомын дэлгүүрүүд зэрэгцэн оршиж, дээвэр дээр нь цэцэрлэг дотоод талбайд нь намуухан гэрлэр гэрэлтсэн сууж амрах талбай бий. Энэ бүхэн оройн зочдод мартагдашгүй уур амьсгал бүрдүүлж, шопингийг загварлаг утга төгөлдөр чөлөө цагийн өнгө төрхтэй болгодог. шопинг в стильный и насыщенный досуг. Өнөөдөр би энд оройн хоол хийхээр ирлээ. Худалдааны төвийн зөвхөн нэг хэсгийг л үзэж амжсан ч их уудам сонголт үнэхээр өргөн санагдлаа. Цааш нь явж өөр юу байгааг үзэхээр төлөвлөж байна. Ночной рынок. Түнчжөө ус уг дагавах шөнийн зах нь Бээжингийн оройн амьдралын өөр нэгэн өнгийг нээдэг. Энд хооллох, худалдан авалт хийх, амрах боломжтой. Хоолны бүсэд улс даяарх төрөл бүрийн хоол санал болгодог 100 гаруй лангуй барилга бөгөөд цэс нь улирлаас хамааран сар бүр шинжлэгддэг. Мөн гар урлын бүтээл, дизайнерын тоглоом, бит бус соёлын өвийг илэрхийлсэн оёл чимэглэл худалдаалдаг. Арт баримл, сэдвчилсэн баар, гудамжны тоглолтуудтай хослон энэ орчин шөнийн амралтын бүрэн хэмжээний төв хувирчээ. Наша территория. Манай талбай соёлын хоолны хөгжмийн зэрэг 5 бүсэд хуваагдсан. Гар урлал эртний эдэлээс эхлээд ном, хоол, загварлаг тоглоом хүртэл бүхнийг эндээс олж болно. Зорчид дахин ирэхийг хүснэ гэдэгт бид найдаж байна. Возвращаться сюда снова и снова. Яммеха голын эрэгт байрлах, салоны худалдаа, зугаа цэнгэлийн цогцлбор, хотын шөнийн амьдралд өөр нэгэн хэмжээс нэмж байна. Эргийн үзэмж нь соёлын аялал жуулчлал, шопинг, зоогийн газруудтай хослон оршиж, харанхуй болохын хэрээр гэрлийн инсталляцууд усанд тусан, далан дагуух хотынхан болон жуулчдын хамгийн дуртай оройн амралтын газруудын нэг болгодог. 2022 оноос хойш Бээжингийн шөнийн эдийн засаг тэр дундаа хотын захын бүсүүдэд мэдгэдэггүй өссөн. Хүмүүст цагийг өнгөрүүлэх, мөнгөө зарцуулах шинэ хэлбэрүүдийг санал болгож байна. Шөнийн эдийн засгийн өсөх боломж асар их юм а. По вечерам Пекин. Оройн цагаар Бээжин ам ордог. Аялал, дэлгүүр, тоглолт, ресторанууд хотын шөнийн амьдралыг өнгөлж, орчин үеийн хотын эрчгүүч, эртний өв соёлтой нэгэн цул болж байна. CGTN.